За бүгдээ сайн байна уу? Өнөөдөр болохоор Германы шүдний эмчийн лицензийн шалгалтын хамгийн сүүлийн даваа болох гартангийн шалгалтын нэг даалгаврыг хийж хамтдаа үздэцгээе. За гартан дээр болохоор ерөнхийдөө нэг шүдний бүрээсний препарат, нэг тайл крона, нэг МОД ломбны препарат, тэгээд ломбтойгоо нэг үүдэн шүдний класс, black класс 3-ын препарат, тэгээд ломбтойгоо болон нэг сувгийн ломб, нэг металл бүрээсний өнгөлгөө гэсэн ерөнхийдөө даалгаврууд байгаа. Тэгээд өнөөдөр болохоор энэ 3-6-гийн бүрээс засын ер нь яг ямархуу дараалал, ямархуу байдлаар засах ёстой байдгийг. За тэгээд эхлээд ингээд энэ Германы ингээд нэг хэрэглэдэг энэ модельүүд нь болохоор ингээд ийм өөр төрлийн байдаг. Энэ болохоор Анка 4 гэдэг модель. Зарим өөр энэ болохоор миний компрессор дуурч байгаа. Зарим өөр мужуудад болохоор Ана 3 гээд одоо зарим нэг нь ингээд нөгөө юутай актараатайгаа тэгээ шүднүүд нарай жижиг. Анка гэдэг нь болохоор шүднүүд нарай том, актараа байхгүй. Тэгээд клик системтэй энэ артлах нь ингээд шүдээ аваад ингэждэг. Зарим нэг нь ингээд шүрүүдэг байдаг. Тэгээ шалгалт нь болохоор их сургууль болгоныхоо хувьд өөр модель дээр ажилладаг. Тэгээд яг өгч байгаа их сургуулийн ямар модель дээр ажиллахаар байна. Зөвхөн яг тэр модельийг нь авч ажиллах хэрэгтэй. Тэгээд энэ буйл нь бас өөр байдаг. Энэ болохоор ийм арай ийм зузаан буйл байгаа. Тэгээд ийм нэмгэн буйл гэж бас ийм нэмгэн буйлны ийм өөр төрөл. Буйл нь бас ийм өөр төрөлтэй. Анх сурж байгаа бол ийм арай нэмгэн буйлтай, энэ папил нь арай ийм намхан байвал илүү ингээд нөгөө салгаж идрахад арай амархан. Тэгээд яг шалгалтын буйл болохоор энэ зузаан буйл шалгалтанд орж ирнэ. За тэгээд боорны сет хэрэгтэй. Энэ боорны сетээ болохоор би өөрөө бэлдсэн. 10 гэдэг нь болохоор 1 мм, 12 гэдэг нь 1.2 мм. Тэгээд яг 0.1, 0.2 мм хүртэл маш нарийн байх хэрэгтэй байгаа. Тэгээд за би нэг боороо цуглуулж бэлдсэн байдал гэвэл би нэг иймэрхүү байдлаар яг боорнуудаа ялгаж, салгаж, цуглуулж бэлдсэн. Энэ боорнуудаа ашиглаж байна. Тэгээ модель дээр ашиглахаар энэ зүгээр би гэртээ ашиглаж байгаа. Шалгалтын дээр болохоор тэр боор бүх юм бэлэн байж гин. Тэрнээсээ би өөрөө ялгаж салгаад. Гэхдээ өөрийнхөө боорыг ч гэсэн аваад очиж болно. За тэгээд би энэ нөгөө наривчлал маш чухал гэдэг болохоор ийм луп шил хэрэглэж байгаа. Миний болохоор 3-ын томруулцтай, тэгээд гэрэлтэй. Тэгээд энэ яг нөгөө өөрийнхөө нүдэнд тааруулж хийлгүүлсэн. Анх би ингээд энэ шилхүүгээр нэлээд их ингээд препарат хийж үзсэн чинь айгуу тийм болох болоод исэн. Тэгээд энийг мэдээж гар дээрээ барьж байгаа фантом толгоон дээр суйрлуулж агаад засан. Тэгээд гэрэл мэрэл муутай нэг л язгүй. Тэгээд нүдний шилтэй болсны дараа бол чанар нэлээд сайжирч байгаа нь анзаарэгдсэн. За тэгээд эхэлцгээе. За эхлэхээ өмнө 3-6-гийнхаа буйл одоо хаана яж байгааг нь харнаа. Тэгээд засахтаа болохоор буйлнаас доошо суб гингивал орох юм бол шууд шалгалтанд унж байгаа. Тэгэхээр эпи гингивал буюу яг буйлны зэрэгэлдээ буюу буйлнаас дээш 0.5 мм. Тэгээд чирийг нэг юм ойролцоогоор ингээд нэг зурчин. Энэ болохоор ФАМК буюу металл шаазан. Гэхдээ металл одоо шаазан ферблендум болохоор зөвхөн энэ нүүрвч талтаа орж ирнэ. Тэгэхээр бид нар бас нөгөө хэдэн миллиметрийг авах вэ гэдэг нь өөр болоод явчихж байгаа. Тэнгүүд бид нар оклузалаас 1.5, вестибулярээс ферблендум буюу шаазан орж иж байгаа болохоор 1.6 1.2 орж ирнэ.
1.6-гийн бороор явахаар 0.8 хасагдаад 1-ээс 1.2 вестибуляртай. Лингвалтай болохоор 0.8-аас 1 хасагдана. За тэгээд хамгийн эхлээд энэ нөгөө хоёр талын хажуу талын шүднүүдээс салгах байгаа. Салгахаа болохоор буйлнаас дээшээ 0.5 мм салгана гэж үзээд энэ нөгөө 0.5-тай харандаа ахгүй юу? Харандаагаараа буйлныхаа дээр барьж агаад гээд хөндлөн зураас үсгээд хаа хүртэл салгахаа эхлээд тэмдэглэчнэ. За тэгээд шалгалтын дараагийн бас нэг чухал юм нь болохоор хажуу талын шүдэнд хэрвээ боор бага зэрэгээр хүрэх юм бол бас тэр шалгалтыг дуусч байгаамаа. Шалгалтанд одоо шууд унана гэсэн үг ээ. Тийм болохоор ингээд вэж заавал хэрэглэх ёстой. Хажуу талын шүдэнд. Энэ вэжэнд боор хүрч болно. Гэхдээ ингээд нэвтлээд хажуу талын шүдээ гэмтээж болохгүй. За тэгээд салгахдаа 1 мм-ийн энэ боор ашиглана. Би бэлдэж мэлдэхдээ нэг биел өмсөхгүй. Гэтэ биел өмсчихье. Багсгсан байгаа. За тэгээд 3 градусын налуутай ойролцоогоор яг энэ вэжнийхээ хажуугаар боороо vestibular lingual руу нэвт салгах байгаа. 1 мм-ээсээ дотгошоогоо их татаж болохгүй. Яг гэвэл бидний энэ аппроксималд зөвхөн 1-ээс 1.2 мм-ийн тийм заа гарах хэрэгтэй учраас тэгээд энэ болохоор high speed 200 мянган эргэлтний хурдаар эхлээд high speed-ээр явж байгаа. Явж байхад тэр багш маань болохоор яг энэ боороо вэжнийгээ хажууд ингэж барихтаа тулахгүй боор энэ вэж хоёрны дунд хоёр ширхэг ийм цаас байгаа юм шиг тийм нимгэн зүсэлттэй явах хэвээр. Тэнгүүд одоо энд ингээ нэг цаасны хэмжээний ялтас үүсэх ёстой зүг явбал тэгээд тэр ялтсаа болохоор ингээд хуглаад авчна. Тэгэд энэ болохоор нэг ийм цаасны өргөнтэй юм ялтас үүсэж байгаа. За энийг болохоор ингээд 1 мм ингээд салгаад ерөнхийдөө орхих юм. Тэгэд энэнийг авсныхаа дараа хэрвээ одоо хитрхи дээр байх юм бол тэрийг ингээд доошоо буулгах юмыг дараа нь хийчихнэ. За баг зэрэг. Тэгээд энэ өнцөг болохоор 3 градусын баг зэрэг налуутай. Тэгээд ханандаа ямар нэгэн одоо дээшээ доош эсвэл доод энэ шаландаа ямар нэгэн ийм овон товон байх ёсгүйгээр за ингээд салгалаа. Мезиал талаас салгая.
байж ирэмгийг нь бага зэрэг одоо бидний чи ингээд нэг юм боор үзүүр нь ингээд нэг юм жоохон бүрэн хэлбэр таа шүү дээ. Тэгэхээр энд яг юм нэг бүрэн хийгийнх нь хажуу талд нь юм нэг хялтас ирмэг үүсэж байгаа. Тэрийг нэг скейлрээр цэвэрлээд авчих байна. За видео авахаас өмнө видео авчих тийм үү? За авахаас өмнө ингээд нэг хажуу талын шүднүүдээ бол байнга л ингээд нэг видео юу салах хэрэггүй. За одоо болохоор оклюзала доошоо 0.5-аар буулгах юмна. За ингээд яг фиссура суурчин. За яг эхлээд энэ фиссурийнхаа дагуу доошоогоо 1.5 юм. Тэгэхэд ингээд төвгөр нь болохоор яг бас ингээд төвгөр хэсгээрээ 1.5, хотгор нь болохоор бас яг энэ хотгороор төвгөр хотгороо яг тэр чигтэн доош нь буулгана гэсэн үг. Нэг шулуун зураас нь биш. Тэхийн тулд бид нарт нэгийн бор хэрэгтэй 1 мм-ийн за яг шүднийхээ аксатай перпендикуляр одоо энд хэрвээ ингээд төгөр хэсэг явж агаад хонхор орж ирнэ штэ. Тэнгүүт нь илүү доошлно гэсэн үг. Парадонтын зонд эхний одоо нүд нь 1 мм ингээд хэд явж ийн ерөнхийдөө харчих нь. Миний ойролцоогоор бол 1 мм орчим явсан байна. Энд бага зэрэг өндөр. Бага зэрэг өндөр. Тэгээд нийлхийд нь ерөнхийдөө жигд бага зэрэг намсгаад за ерөнхийдөө иймэрхүү. За одоо болохоор энэ фиссур хэсгээр бас 1.5. Энэ налуу нь болохоор одоо яг нөгөө яг энэ аксатайгаа адилхан налуугаар
ойролцоогоор 1 модель фантомд суулгаг болохоор ус багтай доор нь алчуур тавьсан байгаа. Мэдээж ус ихтэй, энэс илүү их устай өрөм тавьтай. За ав даахун яг юу гэж нэрлэхийг нь би мартчихэж одоо эрүүний шүтнүүдийн маш их нөгөө даралтыг яг хүлээж авч байгаа төврүүд нь болохоор энэ букал талын энэ 3 төвөр байгаа. Тэнгүүд энэ 3 төврөөс 1.5-аас бас доошоо явна. Лингвал талын төврөө одоо ингээд налуугаас нь 1.5 явахгүйгээр. Ерөнхийдөө бол одоо ингээд үүсч гэж байгаа. Одоо энэ хувилуудаа хооронд нь холбоно. Ингэхдээ 1.2 мм-ийн боороор мөн л ховл төгөөрөө анхаарна. Энийг бүрэн хэлбэртэй болгоно. Ийм тэгшгэн биш.
За одоо нэг чеклин. Чеклийн тулд бэлдсэн түлхүүрээрээ чеклэн. Түлхүүр гэдэг нь болохоор одоо патигаа шүдээ засгаасаа өмнө за энэ шүдэн дээр хив авчаад яг төв 2 гэж холбоод тэгээ патигаа дахиж тавиад яг энэ холбосон зураасуудаараа энэ патигийн түлхүүрийг ингэж зүсэх байгаа. За зүсчээд одоо оклюзалаасаа хэрийг хасагдсан байна. Шалгах юм. За ингээд шалгаад үзэхэд яаж юм гэхээр одоо бид нар зөвхөн оклюзал хэсгээсээ 1.5 ингүүл тажгаар байна уугүй гэдгийг шалгах юм. Тэгээ парийнхоо зоондыг тавиад за энд 1, энд ойролцоогоор 1.2 байна. Тэгэхээр эндээс арай бага зэргийг дахиад авах нь 2 дахь төв рүү болохоор ингээд шалгах чинь зоонд оруулаад за энд 1.5 болчих, энд 1.5 болчих. Тэгэхээр эндээс бага зэрэг дахиж аваад ерөнхийдөө болсон байна гэсэн үг. Одоо болохоор би 5,000-ын ирэлтээр одоо сая бол яг үгүй нэг юм бөлөх явцсан байгаа. Одоо энэгээрээ жоох ингээд нэг юм өнгөлөөд илүү ингээ хувил хонхроо илүү гаргаад өгөх юм. Тэгтээ энээсээ дахиад нэг 0.2 жоохон дахиад болгоч. Түлхүүрээрээ дахиад нэг чеклээд үзье. 1.5 1.5 за ерөөдөө болсон байна. За хариулахын тулд оклюзалаас 1.5 хасагдсан. Ерөнхийдөө нэг их сайн болсонгүй гэхдээ нэг иймэрхүү төвгөрөөрөө хөвлөөрөө тоошоогоо 1.5 хасагдсан. За энэ дээрээс вестибуляр болон лингвал хэсгийн 1.2 явж эхэлнэ. Тэгэхдээ боор болохоор 1.2 мм-ийн хүүл кейл хэлбэртэй энэ боорны яг тал нь одоо ингээд 6 градусын налуутай байрлуулад яг энэ тал нь
энэ шүдийг засахаар тооцоолоод заснаа. Тэгэхдээ ингээр болохоор яг юм перпендикуляр болчихж байгаа. Тэгэхээр 3-аас 6 градусын налуу гэхээр бага зэрэг налуулаад яг ингээд энэ өнцөг хэсгүүдийг бүгднийг үлдээгээд энэ их бие хэсгийн эхлээ засалт явагдана. Бүх өнцгүүдийн дараа нөгөө вэж хийж агаад бүх өнцөг хэсгүүдийн дараа 1 мм-ийн бороо явна гэсэн үг. Тэр нөө сургалтанд явж байгаа болохоор тийш тэр багш 6 градусын налуугаа ойролцоогоор яг модельийнхаа энэ их биен дээр бороо барьж аваад ингээд налуулахад энэ 6 градус үүсдэг гэнэлтэй. Тэгээд энүүгээр нэг баримжаа авч болно гэд бид нар зааж исэн. Тэгээд би тэрүүгээр ерөнхийдөө баримжаагаа буцаад 200 мянга болгоно. Хурдан хэрэглэл дээр одоо нэг ойролцоогоор 1 мм орчим явцсан байна. Энэ артлт хэсэгт налууг арай жоохон нэмээд тэгээд ерөнхийдөө бага зэрэг хийж жоохон багасгаад
бид бол ингээд нэг ерөнхий хэлбэр гаргах байгаа. За 6 градусын налуутай. Тэгээд яг нөгөө буурны тал нь орно гэдэг маань яг энэ хэлбэрээр ийм тэгээд энэ ирмэг хэсэг нь яг буурны үзүүр хэсгийн талных нь хэлбэрийг гаргахаар дээрээс нь харагдахад иймэрхүү. Гэхдээ энэ болохоор дахиад жоохон багасна. Одоо ерөнхий хэлбэр гаргасны дараагаар өнгөлгөөнийх нь боор нь болохоор илүү өргөн боор орж ирнэ. Тэрүүгээр явахаар илүү их тодорч гарч ирнэ. За нэгэнт 1.2-ын бууртай байгаа дээр одоо лингвал хэсэг. За лингвал хэсэг нь болохоор яг перпендикуляр явна. Яагаад гэвэл 6 дугаар шүд нь болохоор баг зэрэг ингээд нөө лингвал тал руугаа налсан байдаг учраас лингвал талын тал дээр зөвхөн яг перпендикуляраар явхад бүрээс дээр нь сууж хөөр үнцэг гарна. За вестибуляр тал дээр нь дахиад нөгөө шаазан орж ирэх учраас бид нарт дахиад 0.2 мм нэмэлтээр хэрэг болсон. Тэгээ 6 градусын налуу. Лингвал дээр болохоор одоо зөвхөн яг боор перпендикуляраар ийм налуу байхгүйгээр яг ийм перпендикуляр буухад болохоор